Орос мэргэжилтэн хүүхнийг хөнөөсөн учир битүүлэг хэрэг. Хүүхнүүдийн хамгийн сайхан баяр бол олон улсын эмэгтэйчүүдийн баяр үлээ. Бүсгүйчүүд тесэн ядан хүлээж суудаг нь лавтай. Мартин 8 гих баяраар эрчүүд эмэгтэйчүүдтэй баяр үргэж бэлэг өгөх дайлж цайлах гэд хөл алддаг. Яагаад гэвэл сос нийгмийн үед энэхүү баярыг улс даяар өргөн тэмдэглэж байсан юм. Тэр үед буюу 80-аад оны ихэнх үед Эрдэнэт хотод Мартин 8-ны хөл хөдөлгөөн орж байсан үе. Ямар нэгэн тэмдэглэлт баярын үеэр нийгэмд дулаан тарьсан онц ноцтой гэмт хэрэг гардаг. Гокийн баяр болж дандаа Орос мэргэжилтнүүд хүрэлцэн очисон томоохон үдшилэг зэнгүүн болж хүүхнүүдэд бэлгэсэлт өгч байлаа. Дарга нь үйлдвэрийнхээ 30 орчим эмэгтэйчүүдэд баяр үргэж амжилт хүсээд хамгийн түрүүнд гэрлүүгээ харьсан байна. Света Оля гэх 25 настай хоёр бүсгүй эр нөхөргүй ардаа татлаад төлхөө байгаагүй болоод шигтгсэн үү. Нилээд ууж ицсэн байгаа юм. Ер нь Оросууд цагаан архинаас ямар буцах ш. Хүүхнүүд нь ч ялгаагүй том шилэн аяганд хийгээд докторч байдаг да. Светан гал шаргал үстэй, гүн цэнхэрнүүдтэй, том хөх томтгор өгцөгтэй. Гокийн Орос-Монгол харчуудын хайрыг бол асан бүсгүй аж. Тэр бээр зөвлөлт холбоот улсын Омск хотоос ирээд Эрдэнэт үйлдвэрт 2 жил орчим ажиллаж байхдаа Степан гэдэг Белазын жолооч хархүүтэй үерхэж байв. Хоёулаа залуу насны янаг халуун хайраар бие рүүгээ тэмүүлдэг боловч тэдний шашны уламжлал ёсоор төрсөн нутагтаа очиод үнэн алдартны сүмд атислуулан хурмаа ихээр тохирсон аж. Ил өдөр Степан арх нэг их уусангүй 200 г татчихад найз үсгүүдээ өвлжилсэн байдаг. Орос эрчүүд Мартин 8-ны баяраар ууж идэхээ хазаарлан харин хүүхнүүд нь илүү эрх дарахтай дуулж үжиглэн наригдаг юмсан ч. Ингээд Орос залуу өөрийн найз жолоочтойгоо Оля Света хоёрыг хүргэж өгөхөөр үдэшлэгээс гарав. Санаа нь Орос харчууд мөнөх бүсгүүчүүдийг гэртээ дагуулж ирээд шоуд нь зингэх гэсэн бололтой юм. Энэ үед залуус Кокос 2 зээл зонгоч машин хөлөглөн ирсэн байлаа. Хүүхнүүд нилээд цогцсон болохоор Оля Степаны машинд харин Светан түүний найз Кузнецовын машинд андуураад суучихжээ. Жолооч залуу "За яадаг юм бэ? Эрдэнэт ортол чи миний машинд сууж яваач" гэвэл бүсгүй. Зүгээр би Степантай ярих юм байна гэд машинаас буув. Ингээд найз залуугийнхаа машинаараар тойрох үед Степан хойш ухрах зуураа бүсгүйг дайрч 30 машины дугуй Светагийн дээгүр гарчээ. Түүний цээж бяцарч хавирах сүвэн хэмхэрсэн байлаа. Хүүхэн амтай голтой байхдаа чи намайг эмнэлэгт хүргэх гээд хэрэггүй. Би нэгэнт өгөх нь. Харин энд хаяад зүгт. Хэрвээ чи бүдүүлэг болсон шоронд орвол ядарна өгчч мэднэ. Тиймээс зам дээр орхи. Харин миний шарилыг Омск хотод аваачиж эцэг эхт минь хүргэж өгөөрэй гэж загчээ. Ингээд Орос залуу найз болон Олягийн хамт хэргийн газраас зүгтаан алгуулахдаа бүсгүйг төв замын хажууханд орхисон байна. Замаар давхиж явсан жолооч Жамбал гэхээр хамгийн анх осолд орсон бүсгүйг олж мэдээд цагдаад дуудлага өгчээ. Тэр үед Зөвлөлт Монголын гам бат найрамдал гэж хүн бүхнээс дээгүүр тавигддаг үзэл суртал хүчтэй байлаа. Эрдэнэт хотын цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар очиход Света дотор цус алдан өгч байсаагаад тэр бээр шүд сууж байгаад намайг монгол жолооч Дархан хотын зүгээс дайрсан. Ачааны машин байсан. Номерыг нь сайн харж чадсангүй. Дэ гэсэн үсгтэй байна лээ гэж хэлээд амьсгал хураачээ. Энэ үед Монголд суугаа зөвлөлт холбоот улсын бүрэн эрхт элчин сайтын нот бичиг намын төв хорон дээрв. Уг бичигт зөвлөлтийн мэргэжилтэн Светлана бүсгүй амийг хохироогоод оргон зайлсан хүнийг яралтай олж өгнө гэсэн байлаа. Нэгүгээр намын төв хорон нах яманд энэ хэргийг яралтай олох үүрэгөөгүй. Нах ямны сайд дижит цагдан сэргийлэх ерөнхий газрыг нэгэн дугаар хөдлөхгүй хайчхав. Эрдэнэт хотод цагдаагийн бие бүрэлдэхүүн нах ямны тусгай мэргэжилтнүүд хүртэл маргааш нь хүрэлцэн очижээ. Тэнд аюулаас хамгаалахын гүйцэтгэх гишүүд цагдаагийнхан мөн цагдаад туслах ардын нөхөрлөл намын хариуцлагатай албан тушаалтнууд цугласан байлаа. Сэжигтэй гэх бүх машиныг үснээс бөөс хайх мэт нэгжив. Эрдэнэт хотод буй ДА гэх улсын дугаартай ачааны машиныг шалгалаа. Энд нэг зүйлийг онцлоход манай эрэгүү ажилтнууд гүйцэтгэх ажиллагаа явуулсны үр дүнд хэргийн сэжүүрээс хэд хэдэн зүйлийг олжээ. Үүнд зүүн зүгээс ирж яваа дархны машин Светаг дайрахад яагаад тэр зүүн тишээ ундаг вүлээ? Баруун талаас дайрч унагсан байх учиртай. Бүсгүйн биеийн дээгүүр дайрч гарсан машины мөрнийхээ нь цоошин зэрэг цаана учир шалтгаантай гэлж байв. Ийм хээтэй машин гол төлөв гогт тэр дундаа Орос жолооч нарын барьдаг зээл зунгууч машиных баймаар. Гэтэл яагаад талигаач бүсгүй өгөхийнхөө өмнө Монгол жолооч байсан ДА гэсэн номертой гэж худлаач чулуу хөөлгөв.
Хэд хоногийн дараа талигаач үсгүйг их нутаг руу авчих хоор болсон бөгөөд шарил авч явах хүмүүсийн тоонд Степан, Оля нар багтсан байлаа. Тэднийг явхаас өмнө ил хэргийг мөрдөж байгаа байцаагч яаралтай мэдүүлэг авах учиртай гэхэд Гог дахь консулын газрын дарга дургуутсав. Консул, та нар манай иргэнийг хөнөөсөн алуурчин голоогүй байж хайртай хүнээ алдчихад сэтгэл санаанд давчтаж яваа хүнээс байцаалт авах гэлээ гэх зэргээр дамталжээ. Гэвч Эрдэнэтийн цагдан сэргийлэхийн ажилтнууд хэд хэдэн шалтгааныг консулт хэлжээ. Үүнд Степан гэх залуу түүнийг сүудэр шиг дагаж явдаг. Бүр гэрлүүн дандаа хөргөж өгдөг байж очиж Мартин 8-ны өдөр алга болдог нь сонирхолтой санагдаж байна. Бас Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлгийн жижүүрлөө сандарсан Орос утсаар ирж зам дээр эмэгтэй хүн машинтай хариулан өгөх гэж байна. Та нар тийшээ хурдан очно гэсэн атлаа. Та хинбэ? Хаанаас ирж байна гэхийн завдалгүй утсаа тасалдаг зөвлөлтийн иргэн хинбэ? Тэр яагаад өөрөө Света тусалсангүй? Яагаад нэр усаа хэллгүй утсаа таслав? Энэ бүгдэд Степан болон талигаачийн найз Оля нар хариулах ёстой гэжээ. Талигаач Орос бүсгүйн шарилыг авч явах өдрийн өглөө консулт мэдүүлэг авах бичгээ өгсөн байна. Манай талаас оюулаас хамгаалахын ажилтнууд цагдан зэрэглэхийн бие бүрэлдэхүүн цуглаж сэжигтэн Степан, Оля нараас мэдүүлэг авахдаа ширээн дээр Японы диктофон тавиад дээр нь оролт тавьжээ. Ингээд Кузнецов гэх ам шанаагаараа дүүрэн сахалтай шар залууг байцаав. Тэр бол нүдэн дулаахан бас ил хэрэгт нэг их ач холбогдол өгөхгүй байгаа нь анзаарагдав. Харин Света бүсгүй найз Степан мэдүүлэг авах явцад сандарч гар хуруун салгаж байгааг анзаарсан аж. Оля бүсгүй бол би зөвлөлтийн мэрэгчлэн энэ талаар юу ч ярихгүй. Мэдүүлэг өгөх шаардлагатай бол нутагтаа очиод өгье хэмээн томоржээ. Степаныг хэдэн янцаар байцаагаад эцэст нь толгож үзэхэр шийдэв. Мөрдөн байцаагч ахлах дислэгч Цэрэн Одест аюулаас хамгаалахын дээд сургууль төгссөн тул хилмэрчин хэрэг байсангүй. Тэрбээр "За Степан, тоглоод яах вэ? Чи хэрэгээ хурдан хүлээчих. Сая Кузнецов юу болсон талаар надад яриад өгчлөө. Тэр энэ хэрэгт огт бадгүй хүн байна лээ" гэд Япон улсад үйлдвэрлэсэн шуданцны хайрцагнаас нэг их томгүй диктофон гаргаад иржээ. Тэр үед Саслагрын орнуудад ямар ийм электрон төхөөрөмж байх вэ штэ. Сэжигтэн залуу өнөөх диктофоныг хараад ногоонууд нь гөлцөөд ирэв. Нэг товч дарахад Кузнецовын "Би энэ хэрэгт хамаагүй" гэх үг сонсогдож ахлах дислэгч Цэрэн цааш нь явуулгүй унтраачихав. Монголын мөрдөн байцаагч эрүүгийн ажилтнуудад ийм магнитофон маягийн дуу уураадаг аппарат байгааг тэр тооцоолоогүй бололтой. Степан доош тонгой сууж байснаа ногоо нүдэнд нь нулимс цэлдэж ирээд хамаг үннээ иржээ. Ингээд Оля Кузнецов нарыг нутаг руу нь буцааж харин автослын хэрэг үйлдэн хүнээ амь хөнөөж хэрэгээ нуундалсан Орос залууг Эрдэнэтийн мөрдөнд цагдан хорсон түүхтэй. Хэргийг сарын дотор мөрдөн байцаалт явуулаад тэр үед байсан зөвлөлтийн цэргийн прокурор руу Степанд холбогдох хавцас хэргийг явуулжээ. Хүний амь хөнөөсөн Степан лав халахын шорон цугаагүй. Энэ хэргийг зөвлөлтийн тал яаж шийдсэнийг мэдэх боломж байсангүй. Харин манай цагдаа хүчнийхэн хэргийг түргэн шуурхаа илрүүлж гэмт хэрэгтнийг олсноор намын түүхороо яс амарч Оросод цаашлаад Ажаамамагийн царайг нүүр бардам харсан биз. Ил хэрэгт холбогдсон сэжигтнээр шалгагдаж мөрдөнд хоригдож байсан 20 гаруй зээл 130 машинтай жолоочийг султаж байсан гэдэг. Хэрвээ ажлын туршлага мэдрэмжтэй мөрдөн байцаагч Цэрэн ил хэрэгтээр ажиллаагүй бол хэн нэг азгүй жолооч зөвлөлтийн иргэний амь насыг хөнөөж хэргийн газраас цугтаасан гэргээр яллагдаж алуурчин итгээд ял завших байсан лавтай. Харин Гог үйлдвэрт ажилладаг Нябос Светланагийн үхлийн шалтгааныг нам дарж төрийн ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхийг хатуу хэрэглэж байсан ч хожим ардчилсан хувьсгал ялсны дараа цагдаагийн түүх номонд хүн амны хэргийг бичсэн энэ билээ.